Үй янда охинтой болсон юм уу? Ирээл охинтой болчихсон. Охинтой бол их нэртэй юм жаа. За өнөөдөр 2025 оны 1 сарын 27 оны өдөр цагаан сарын шөнийн солох сар тийм монголоор бол баг 3 сард цагаан сар баг болох байна. Тэгээд өнөөдөр ямар шоу видео хийх гэж байна вэ гэхлээр би 3 хоногийн кемп ирсэн байна. Монголд кемп явж байгаа хүмүүсд ямар их таахлаа. Тэгээд Солонгост байдаг монгол залуучууд маань Христ итгэдэг ахын дүүс маань ер нь яаж зугаж тэг кемп ерөөхдөө ямар шоу хийдэг талаар би үргэлж гэж бодож байна. Ямарсан татгашаар ороод юу болж байгаа талаар баг тайлбарлах гэдэг. Тэгээд энэ 1 2 3 өдрийн хэрчлэлтэй танилцах байна. Яа манай хэд маань цугласан байна. Маш олон ирсэн байна. 2030, 20대, 30대라고 하는 MZ 제너레이션이 일어난 거예요. 20, 30 буюу 20-тай 30-тай MZ үеийн орчин гэж байна. 내가 뭘 배운 거지? Би юу сурсан юм бэ? 그 변화가 어디에서 일어나고 있습니까? Тэр өөрчлөлт хамаас гарч ирж байгаа байдаг. 2030 MZ 제너레이션에서 일어나고 20, 30-тай хамаас гарч ирж байгаа. 이제는 이 물결이 Тэр урд нь энэ усаа. 문화로 다 들어갈 겁니다. Тэр цааш тэр энэ болохоор бүргээ соёл руу нөө. 교육으로 들어갈 겁니다. боловсрол руу. 종교로 들어갈 겁니다. шашин шүтлэг рүү нөө. 교회 안으로 들어올 겁니다. чуулган руу. 이미 시프트가 일어나고 있습니다. Тэр аль хэзээний шилжих хөдөлгөөн явагдаад байна. 이게 전체적인 өнөөдөр бас нийс бурхны ардны эсрэг басан зогсож байгаа. Хамгийн эсрэг бидний зогсох болно. 그 가능가 아니면 우리는 이 싸움을 이길 수 없어요. Тэр ийм шийдвэр гаргахгүйгээр бид нар тэмцэх авахгүй байна. 어마어마한 세력들이 일어나고 있는 오늘 거예요. маш амар хүчтэй харанхуй хүчтэй 하나님을 대적하는 법들이 일어나고 있는 тэр 거예요. бурхны хуулиудыг эсэргүүцэн зогсож байна. 하만이 일어나서 다음 세대들을 죽이려고 일어나고 있는 거예요. Тэр хамаа бас ирээд тэгэхээр дараа үеийн залуу үеийн хүмүүсийн өхүүлээр шийдэж байна. 머리로 예수님 아는 자가 필요 없어요 이제. Тэр одоо толгоогоороо Иесуст итгэх шаардлагагүй маань. 종교 생활 왔다 갔다 하는 사람 필요 없어요. Наашаа цаашаа шашны хооронд яваад байгаа хүн хэрэггүй. We need Esther. Тэр бид нар яг одоо 우리 에스더가 필요한 거예요. бид бол эстер юм аа. бид яг эстерүүд хэрэгтэй. 누가 에스더입니까? Түр хин эстер вэ? 저는 그 사람을 찾으러 왔습니다. Би тэр эстерүүдийг харах гэж байна. 그 사람이 일어날 겁니다. Тэр үнэндээ эстер шиг босох болно. 하나님, 내가 에스더가 되어서 Бурхны би эстер болоо. 내 가정의 빅시프트를 이루게 하여 주십시오. Би өөрөө гэр бүлийн их шилжилтийг хийх болно. 내가 에스더가 되어서 Би эстер болоо. 우리 귀염의 빅시프트를 이루게 하여 주십시오. Тэр чуулганд маань шилжилт хийх юм 하나님, байна. 내가 에스더가 되어서 Бурхны би эстер болоо. 내 나라를 위한 빅시프트가 일어나게 Тэр 도와주십시오. миний хорон их шилжилт хийх юм байна. 내가 에스더가 되어서 Би эстер болоо. 몽골에 있는 샤머니즘을 끊어낼 수 있는 자가 일어나게 도와주십시오. Монгол залаадын шаманизмын хүчийг татах болгох болно. 할렐루야! 하나님을 대적하는 세속적인 법들을 깰 수 Бурхныг 있는 эсэргүүцэж байгаа тэр харанхуй бүх хүчнүүдийг бид нар эсэргүүцээ. 그런 에스더가 엔터테인먼트에서도 일어나야 돼요. Тэр эстерүүд entertainment-аас гарч ирэх болно. 유튜브에서도 일어나야 돼요. YouTube-үүдээс гарч ирэх болно. 여러분의 스쿨에서도 일어나야 돼요. Тэр танаа чуулганаас гарч ирэх болно. 에스더가 전환시키고 있는 거예요. Тэр эстерүүд хөдөлгөөнийг хийх юм аа. Тэгэхээр энэ хашгиралт бол шилжилт. 전환의 함성입니다. Энэ бол шилжилтийн хашгиралт юм аа. 돌파의 함성입니다. Энэ бол зөвлөлтийн хашгиралт юм аа. 하나, Нэг, 둘, хоёр, 셋. гурав. Бурхны хүлээж авсан тэр оюун санаа байдаг. Тэгэхээр бурхан биш. Тэгэхээр зарим хүмүүс болохоор ажиллаа бурхан болгосон гэдэг. Зарим хүмүүс үр хөвгтэй бурхан болгосон гэдэг. Бурхны оронд тавьж хайрлсан бүхэн тэр хүнийх нь тийм шүтэн бол орой дундаа тооч ирсэн шүү дээ. Тийм шүтэнүүд гэж хатааж өгөөд. Яг тэр шиг энэ давгаа яг тийм санагцаа. Ийм байсан өнгөснөө дүгнсэн. Тэгээд ер нь бол хангалттай муу байсан гэж дүгнсэн. Тэгээд өнөөдөр ирээд өөрийнхөө хувьд тэр бурхны өмнө гэсэн бас ингээм юм шалгасарбаа жоохон боод итгэрэх юм гарсан юм болоо гэж итгэж байгаа. Тэгээд ирээдүйд болохоор илүү ихтэй бурхны өмнө бууж өгсөн тийм амьдралаар амьдрахыг хүсэж тийм өнөөдөр бас тийм шийдсэн цаг байгаа. Тэгээд шийдвэр дээр манайс бурхан бас ажиллаж өгөх болтгоо. Би ч бас судаар он шүү дээ. Тэгээд сайн чадахгүй байж магадгүй. Тэгээд тийм шийдвэр гаргасан байна. Тэгээд бас яг энэ зураг сонгосон байна. Тэгэхээр
Тэгээ өнөөдрийг хүртэл нэг амьдсан одоо миний хуучин загвар юм аа хэлбэр юм уу. Тэгээ нэг оршуулаад нөө шинэ биеэр Оюун санааны хувьд тэр хүний үлдэж юм биш үү? Тэр хүний үлдэж шинээр төрсэн бодоод сонгосон байна. Яг нь би бол ингэж л харж байгаа юм л яг харахад дотор нэг ганцхан гэрэл харагдаж байгаа. Тэр зүг рүү явах гэрэл байна. Арай гэгэл юм энэ харахгүй байгаа асуудал тийш энэ зүгтээ бол гэрэлтэй гэгэл сайн сайхан хатарлаа. Тэгж хурдж өгөх юм байна сонгосон. 2 минут. Яг нь сая гэлс бодсон болохоор яг 2 минут хүрч байгаа. Нэг нь бол яг хажууд нь бас нэг арай өөр төрслөөр болохоор яг хахад юм хэлсэн эзнийг үүсэлнээс сонсон. Угаасаа зориод ирж байгаа. Тэгээд тийм баяр хүртэл ирсэн. Тэгээд угаасаа бурхны моторт миний гараа байгаа юм. Тэгээд би барайгаа гүйж байгаа. Тэгээд энэ амар зөв хэлсэн даа гэдэг тийм үү? Харин энэ угаасаа шүхрийг бодгоо юм бод дээр байгаа шүхрний 100% гэдэг зэн байгаа хүн дээрээ дэмжлээ. Дандаа дэлгэхгүй байх бол тэгээд ингээд талбай За миний эхнийх нь болохоор яг адилтчийн дүр байгаа. Миний өмнөх одоо энэ кемп ирэхээс өмнө бол юм жоохон адилтчийн дүр аягүй хөрдөөсөн. Манай итгэгч хүмүүсээр хэлсэн даа гандайс байдлыг. Тэгээд нэг цуглаан дээр л нэг цагаан амтан бодоод босод ирдээ нэг энэ махан бие өдөртөх чадахгүй тийм өөр өөртөө аягүй тулдаг. Тэгээд ер нь би яг өнөөдрийн номлол дээрээс бас нэг зүйл амжилт тэрийг өөрчлөх гэж байна. Залуу насны махан биеийн дурд таашаалаас удаа эзэн дотор тийм эзэн дотор байх юм бол бүх зүйл хэрэгтэй байх болно. Би найзалж байдлаас би явсан салын өөрөө залуу насны махан биеийн өдөртөх байгаа юм тийм. Тэр бас нэг бохон дотор бас нэг чиглүүлэхтэй явъя гэж юм. Би өнөөдөр аягүй ойлгосон. Өөрчлөх гэдэг байхгүй. Тэгэхээр миний салбар дээр болохоор би маш олон хүнийг өөрчлөх боломжтой байхгүй. Би тэрийг мэдээд тэгээд их зовхгүй дандаа юм оруулаад байдаг дэмжлэг зүйлсэн шүү. Тэгээд ер нь л би ингээд сошиалын хүчийг ашиглаж олон хүмүүст хүчрэх тийм 1000 тэнцэн төвчээр. Тэгээд 100 тэнцэн төвчээр яг тийм данжин болоод би гэр хөдөлгөөстэй хүчний хөстэй байна гэдэг намсаа ойлгосон. Энэ тэр юм үү? За. Тэгээд ирээдүйд болохоор ямар ч сан бохондоо хамт байхад ямар ч муу зүйлгүй айгүй амар хамгаалсан тайван тийм амьдрал дотор би яг байх юм байна гэдэг бол амар харсан зүйл байна. Тэгээд ирээдүйд ямар ч гэсэн энэ эмгэн байгаа зү. Тийм. Эмгэнтэйгээ ингээд хөтөлцөлтэй хүүхдүүд маань айлтын хөргөн бий болоод явсан байх баг. Тэгэхээр энэ эхнэрээ тэмдэглэл ингээд хөтлөд ингээд энийг хөтлөд ингээд явна шүү дээ. Эмгэнтэй сүмдээ явах. Өвгөр баялаа. Яа бид гурийн өрөө. Манай нөл юм хөө аа. Норmal. Наач их гоё ном штэ. Наруу гэхдээ бас ой байдаг юм шиг. Яа. Өнөө арга. Хагам баа. Мага. Мама хөөж. Өрөөнд агаар оруулъя да. Өрөөгөө дахиад солчлоо. Тэг яахт мэдгүй юм тэнд. Гой өрөө хэсэл яваал байна. Тэгээ одоо 10 цагаас бид нэг 5 салбарт хуваагдаад сургалтанд сууж байгаа юм билээ. Тэгээд тавлаг нь хуваах юм бол би яг доторхыг харахад гэр бүл тэгээд өөр юу хийлээ. Ямарсан 5 салбарт нь хуваацсан билээ. Тэгээд тэр хүмүүс бүгдээрээ өөр өөрсдийнхөө сонгосон тийм салбар руугаа орж ерөөхдөө лекцэндээ сунгасууд. Миний суугч байгаа лекц маань болохоор сүнслэг авиас, бэлэг авиасаа хэрхэн танин мэдэх вэ гэдэг тийм сургалтанд суугч байгаа. Тэгээд суучаад ерөөхдөө ойлгосон зүйлүүдэд та хэдтэй хуваалцсан. Амен. Тэр хүн чинь өөрөө яадаг вэ нөө? Өгснөөсөө өөрөө яадаг вэ? Баяр хөөргийг авдаг хүн байхгүй юу? Өг чадсандаа яадаг вэ нөө? Хамгийн ихээр баярладаг хүн байхгүй юу? Хамгийн аз жаргал нэг нь та үгүй хийж болохгүй шүү дээ.
Тэр хүний баяр хөөргийг зогсоож болохгүй шүү дээ. Амен уу? Халелуя. Өгдөг хүмүүсийг өгөх нь вэ? Амен. Христийн биеийн төлөө эзнийг таньж үзгүй хүмүүс ч гэсэн өгснөөрөө яах вэ? Тэр хүмүүсийн зүрхсэтгэл Христийн тэр өгөөмөр байдал руу эргэн эзэн Есүс Христийн тэр нэг үүсэл хайр руу эргэн. Халелуя. Амен уу? Тийм учраас үнэхээр өг бэлэг ариастай хүмүүс нь өгдөг байна. За манай хоолны очир ийм амар байна. За сорж байна. За өдрийн хоол маань ийм их байна да. Хоол ичээ сургалтаас уйлаа. За гадаа зас орж ийн. Хоол ичээд гараад ирлээ. Гадаа станц юм байна. Байгаль бүр тасархай. Ой, пүрүс 30 явж байна. Евро 30. Ээр тараагүй гоё шүү. Хүү явж байгаа өнөөдөр сүүлсэн байна. Харин би эзний үед аваад ахин сараа өнөөдөр яаж вэ? Даалгараа явахдаа амд явуул ялгаа эндээ яваа. Тийм учраас өөрийнхөө эзэн үлрэн надаараа дамжуулж бас байгаа шүү дээ. Энэ ямар ч юм надаараа дамжиж би болохоор манай гэр бүлийн хүн дамжуул. Өглөө хараад явахдаа намайг залбирна. Тэр муу сүнснээс байдаг шээ. Би тэр муу сүнсийг энэ хүн өнөөдөр дагуул би яа маяг өгч үгүй энийг бол би буруу замаар орно гэдгийг мэдж байгаа л амсуул тэргөө явлаа амсахгүй энэ замаар энэ хоёрыг ялгаарч учраас тэр сүнс гэдэг чинь ариун сүнс гэж байна. Би хаасан Ярангаас Баянзүрхээс өнөөдөр энэ Солонгосын Сүлжаан дээр ирээд энэ мэдээлэл авна гэдэг бол дүүрэн байгуулж дахиад би Монголд очиод одоо энэ 10 хоногийн дараа дахиад Монголд Монголын цагаан сургууль гин дахиад сайн мэдээлэл тараа. За тэр бусад даван энэ яаж ч надаар дамжуулж энэ өргөмжиж яваад таныг зааж байна. Миний өнөөдөр ойлгосон юм гэх юм бол сайн мэдээг дамжуулах гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд би энэ дэхээс өмнө ганцхан юм мэдээсэн. Ромын 1:16. Би сайн мэдээг дамжуулахдаа хинээс жижигхөө гэдэг. Тэрийг би мэдээсэхгүй. Гэтэ тэрний утгыг сайн ойлгох байсан. Тэгээд яг өнөөдөр тэрний утгыг нэмэр сайн ойлгож авлаа. Тэгээд сайн мэдээг дамжуулахдаа хинээс жижигхөө. Гэтэ би яг сайн мэдээг одоо өөрөө яг яаж дамжуулахаа сайн мэдгүй байгаа. Тийм болохоор энэ байгаа тоглоом ахыг надаас тэгээс өөрийнхөө таньдаг хүмүүсээс төлөнд аваад тэгээд цаашдаа ихтэй амьдралаар амьдрна гэдгийг ойлгож байна. Халелуя 감사합니다. 우리가 이 시간에 Тавьж залбир Христийн үгийг дамжуулж хамт магтаж тэднийг хайрлаж сонсож тусалж дэмжсэн бүх үйлчлэгч нар багш нартай баярлалаа. 박수님들과 믿음 받았던 우리가 할렐루야 баярлалаа эцэг 받았으니 순서는 одоо цогц авах зүгээр байна.
Ангиас авсан биз тий? Тэгээд нөө тэр хүүхдүүдийн төлөө залбирч байгаа учраас тэр хүүхдүүд тийшээ явж байгаа хэрэг. Тэгээд анаг ингээд тэр хүүхдүүдийн төлөө залбирч байгааг харахтаа зөв сэтгэл нь эдэнэ бас ингээд Бурхныг хүлээж авах бэлэн болсон юм байна те. Бурхныг зөвхөндөө хүлээн зөвшөөрсөн байна гэж мэддэг санагдчихлоо. Өнөөдөр 모모니 감사 우츠르기 상교 탈치나 요로직 бидний болсон. За манайхаа хамтдаа болох гэж тийм байна. Ингээ хаашаа бүтээв. Стойк бас. Хоёрын 3 и Миний дуулж ирсэн бүхэл амьдрал Миний өнгөрөөсөн цаг мууч бүхэл